Сайн уу манайхан? Өнөөдөр бүгдээрээ 2005 онд гарсан хоррор трейлер төрлийн Hostel гэдэг киноны товчлыг сонсцгоно. Товчлынхоо товчлыг ярил 3 найз Европ бүсгүйчүүдтэй унтах санаатай хаавэсэн Словак улс руу очтол бүх зүйл санснаас нь өөрөөр эргэж манай хэдийн амнаас асуудалд орж байгаа тухай гарнаа. За одоо кино руугаа орцгоё. Киноны эхлэлд Словакийн ханагтай мал нядлах цэгүү гэтэл хүн нэдэлдэг газар бололтой энэ тэмдгүү цус болсон байсныг цэвэрлж байгаа дүрс харагдаад өнгөрнө. Киноны маань гол дүр бол энэ гурав. Энэ хоёрыг Пакистан Жош гэх ба Америкаас ирсэн оюутнууд. Харин залуу Голи гэх ба Айсландаас ирсэн юм байна. Уул нь эхнэр хүүхэдтэй байж ингээд Европоор бүсгүйчүүдтэй зугаалаад явж байгаа сайхан гар. Манай хоёроос арай ах болохоор ер нь л хүүхэн шуухнуудтай уулзаж учирч явсан арвин түүхтэй нэгэн. Пакистан Жош хоёр Европт аялж явж байхдаа уулытай уулзсан хамт Нидерландд ирчээд аялж яваа нь. Тэгэхдээ манай хэдийн аялал нь жоох өөрөө. Гой сайхан зүйлсийг үзэх гэхээс илүү Европын нутгийн бүсгүйчүүдтэй уулзаж тэднийг амтлах зорилготой явж байгаа. Энэ гурав бүсгүйчүүдтэй танилцахаар Нидерландын хотын төвийн нэгэн клуб ортол охтууд нь Америкуудад их л дуртай бололтой. Манай хоёртой айлгуутан ярилцаа байж итэл Жошийн зүүсэн паскийг харснаа манай хоёрыг дооглосноо яваад өгд юм да. Пакистан ч уурлан чи одоо клубд орж ирчээд наад сүнхээ зүгээд ирсэн байхтай яадیں۔ Нааднаас ч болоод охтууд рүгээд нь штэ. Гэж уурлаад манай хэд тэндээс гарах чийтэл Жош бүтэлгүй царайлаад нэг охинтой мөргөлдөг шахтал найз залуу нь мань Жош руу дайраад баг зодоонүдээ болохоо шахнаа. Ингээд клубын хамгаалагч манай гурвыг хөөж гаргах ба манай гурав эндээс охин олж чадаагүй болохоор шарандаа Амстердамын алдарт биеийн үнэлэгчдийн газар ордог. Пакистан Оли орж тэр дороод нэг бүсгүй аваад алга болох ба харин Жош ягаад ч юм эргэлзээ зогсчээтэл Пакистан гарч ирснэ. Хөгшөөн чи энд ирчээд ингээл зөнгөртөө зогсоод байх юм уу? Алив тэр өрөөлөө ороод наад бүсгүйгээ тултал нэдэл гээд хүчээр шахуу оруултал нэг бүсгүй үлээж шүү. Даанч Жош чадахгүй нь бололтой. Тэр дороо л гараад явцдаг. Манай гурав эндээс гараад буусан буудалтаа иртэл хаалгаа төгчсөн байдаг байгаа. Хаалгын өчнөө нүдсэн ч орой 10-аас хойш оруулдгүй юм байна. Тэгсэн тэр хавийн оршин суугчид хар шөнөөр амгалан тавин байдал алдагдууллаа гэд манай хэд рүү архины шил лааз гэд гартаа таарснаа шидж идэг шүү. Зэрлэг хогнууд юм да. Тэгсэн ашгүй нэг цонхоор нэг танихгүй залуу манай дороо дэрэ гэж дуудахаа мань гурав аваарын шатаар авираад очтол юу вэ? Бүр хар тамхи татаад мансуурцсан. Тэгсэн бүр тэнд нь хоёр хүн шав шалдан том хүний ажиллаа хийж идэг байгаа. Нүдэн өрөө дээрээ гарах шахсан манай гуравтай мань залуу танилцсанаа. Намайг Алекс гэдэг. Та гурав бүсгүйчүүд хайж аваа мó? Тэгвэл энд юугаа хийгээд байгаа юм бэ? Словак яваач. Тентхийн охтууд бол зүвгээр тасарсан. Тэгээ бүр Америкуудад бол бүр унж тусна. Гиснээ өөрийнхөө Словакт нүцгэн охтуудтай авахсан зургуудаа үзүүлтэл манай хэд бүр уулга алдаал явчихна. Манай гуравч бүр ер нь л Словак л явъя гэж ярилцаад маргааш өглөө нь болбоогүй юу Словак явах галт тэргэнд сууж байгаа харагдана. Өр зургийн юм яриа сууж итэл тэдний тасалгаанд нэг утсаар ярьсан ажил хэрэгч барийн нөхөр ороод ирдэг. Ингээд мань ах хүүтэй манай гурав танилцаа байж итэл ах хүү хэлж байна. Та гурав Словак явдаг чинь их зөв. Үзэж харах хэмжигтэй өртөгч баг. Хамгийн гол нь сайхан хүүхнүүд ихтэй штэ. Та гурвын араас өчнөө хүүхдүүд гүөх бах та. Бэлтгэлтэй л байгаарай. Гэж хөргөхөд манай хэд ч ёстой зөвл газар руугаа явж байгаа юм байна гэж улам бат итгэлтэй болох ба энэ үед мань ах хүү Жошийн гуйн дээр гараа тавих үед Жош ч уурлаад явчихлгүй яах вэ? Муу хогийн ижил хүстэн яагаад байгаа юм? Гэхэд мань ах хүү ч уучлалтгүйгээд гараад явлаа. Оли Пакистан хоёр харин Жошийг шоолсон шигээ инээж хөхрөн явсаар овоо хэдэн цагийн дараа Словакийн захын хотод ирлээ. Манай гуравч галт тэрэгнээс буун алхахад жижигхэн горхтой, намхан хуучны загвартай барилгуудтай. Яг л жижигхэн Европын сонгодог хот байна. Манай гуравч явсаар хотын цорын ганц зочид буудалд яваад ортол тэр гураас гадна бас хоёр Япон жуулчин охин буудалж байгаа юм байна. За ингээд манай гурав пассвортаа өгөөд төлхөөрөө аваад ортол тэдний өрөөнөөс хоёр бүсгүй гараад явж шүү. Манай гуравч бие рүүгээ хараад яг л ирэх ёстой газраа л иржтэй гэд бомбаяр болсон нөхдүүд зочид буудлын доор байрладаг саун руу яваа ортол нөгөө хоёр бүсгүйчин нүв нүцгэн байж илгүй яах вэ? Ингээд манай хэд хоорондоо танилцдаг. Энийг нь Наталья гэдэг бөгөөд Оросоос ирсэн гинэ. Харин энэ шаргал өстийг нь Светлана гэдэг. За ингээд манай тав тэндээс гараад хотын цорын ганц баар руу орж бүжгэлнэ. Пакистан Жош хоёр нөгөө хоёр бүсгүйтэйгээ илүү дотн танилцах ба Оли баар руу орвоогүй юу нэг Словак бүсгүйтэй танилцаад амжижээ.
Бүжиглэх нь бүжиглээд уух нь уугаад цагийг зугаатай өнгөрөөж итэл Жошд жоохон тухгүй байгаа бололтой. Агаар амьсгалчаад ирээгээд гартал тэнд нь баахан гудамжны хүүхдүүд гарч ирээд Жошийг бүжиж аваад мөнгө нэхэд эхэлдэг. Харахад 7-8 настай нэлээд жоохон хүүхдүүд байсан ч мөнгө өгөхгүй бол ер нь яаж ч мэдгээр шинжтэй байна шүү. Тэгсэн энэ үед нөгөө галтэргэн тардаг ах хүү гарч ирээд бацкаануудад хідэн цаасгүй явуулдаг. Жош галтэргэнд муухай аж гаргасандаа санаа зовн ах хүүд пив авч өгөөд уучлалт гуйдаг. За ингээд манай хэд эндээс бүсгүүчүүдээ авч гараад буудалдаа ирэн тус тусынхаа өрөөнд ороод том хүний ажлаа амжуулцгаана. Манай гурвын Словакт ирсэн зорилгоч ёстой амархан бүтээл явчлаа шүү. За тэгээд өглөө нь босоод өчигдөр нөгөө бүсгүүчүүдтэй сайхан байсан тухайгаа ярьж итэл ооли байдгүй. Энэ дураагч хар өглөөгөр хайчдаг байна гэд залгасан ч утас нь холбогдохгүй. Тэгэхээр н буудлын ресепшн дээр очиод асуусан чинь уулыг пассвортаа аваад чек аутыг гараа явуулсан гэж авдیں۔ Сони юм да. Бид хоёрт юу ч хэлэхгүй ингээд явчихдаг юм бах та. Гэд гайхаа вэжитэл нөгөө хоёр Япон охины нэг нь ирснэ. Танаа найз манай найзтай явчиж гэд зураг харуулах ба нэг л эвлүүлсэн юм шиг сонин зураг байдیں۔ Цаа ч уулна зохин сонирхгүй дээ. Нэрэл тэр Япон охинтой хамт явцсан бах та. Гэд гайхаа явжитэл нөгөө гудамжны хүүхдүүд гарч ирснэ дахиад мөнгө нэхэд унна. Жош эднэртэй таарч исэн болохоор угаасаа хэдэн доллар өгчгөө л гэж пастныг ятгах байх үеэр ооли явж явах шиг байдیں۔ Манай хоёр ардаас нь нэлээд дуудсан чи явсаар байгаад нэг мүзээ рүү орчин. Араас нь яваад орсон чинь энэ хүн тамлан зовооч үг харуулсан жижигхэн мүзээ байх бөгөөд манай хоёр ч мөнгөний төлөөл орлоо. Тэгээд ооли дээр явж очиод бариад автал ооли биш оолигийн күртгийг өмссөн өөр хүн байдیں۔ Чи энэ күртгийг ханаас авсан юм? Гэхэд юу яриад байгаа? Энэ угаасаа миний күртэг гээл яваад өгдөг. Тэгсэн оолигоос гинт мессеж ирж шүү. Хартал би харьлаа гэсэн мессеж байх өгөөд бас л нэг хачин толгооныхоо зургийг эв хавгүй дараа явуулчих. Дөрсөлөгдөхөд оолиг айл хэдийн алаад толгойг нь тастаад хайсан байх ба нөгөө зурган дээр байсан Япон охиныг хэн нэгэн яргалан алах гэж байгаа дүрс харагддаг. Буудалд байгаа Япон охин найздаа санаа нь их л зовн хүлээж явах зур манай хоёр Япон охин тандан гурлаа яршиг эндээс хамт явах уу? Бид хоёр маргааш Испани руу буцлаа. Чи хамт явах уу ер нь? Гэхэд Япон бүсгүйч толгой тохин явъя л гэж байна. Тэгсэн нөгөө Наталья Светлана хоёр хурж ирснэ. Та хоёрыг явахаас өмнө дахиад нэг зад явуудах уу? Гэхэд Жош ер нь л явцгүй байгаадаа харна Пакс дэлж байна. За өгшөө. Бити унжаагаа дал да. Тэглэж хоёулаа оолыг сайнж танихгүй штэ. Бодвол Исланд руугаа л буцаа биз. Хоёулаа ингэж унжиж хайрын цагаа үрж яхаар энэ хоёртой гарья. Цоглог бай өгшөө гэж Жошиг зоригжуулан мань дөрөв баар орлоо. Манай хоёр ч бүсгүүчүүдийн хундгалж өгсөн вискиг уугаад тэр дорхноо л толгоо нэргээд согтоод явчлаа шүү. Жош бүр тасраад унтал Пакстай арайж тасарцсангүй 0 орох гэж яваад андуураад агуулгын өрөөнд ороод цойжлогдчихно. Уусан юмда мансуураад тэр чигтээ агуулгад хонхоор л боллоо. Энэ үед харин тасарсан Жош нэг үл мэдгдэх өрөөнд сэрх ба гар хөлийн гинжлээд сандалд хүлцэн байдаг байгаа. За тэгсэн ширээн дээр бүр хүн яргалахад зориулаад өрөм, сүх, хутга юу байдیں бүгдийг өрөө тавьчих. Тэгсэн нэг масктай нөхөр өрөм аваад манай хүнийг өрөмдөж гарнаа. Угаасаа амар өвдөн штэ. Төрхий Жош асар их айн хуйлаад өөрийг нь суллахыг гоохч юу ч л явуулах вдэ. Энэ яргалаад байгаа нөхөр нь тэгсэн эртэд уулзаад байсан нүдний шилтэй ах хүү байж таардаг. Би чамайг яргалахын тулд их мөнгө төлсөн. Би уулна мис заслын юмж болохыг хүсдэг байсан. Даанч би төрөлхийн салгалаад байдаг болохоор яаж мис заслын юмж болох вэ дээ. Харин өнөөдөр чамайг задалж мис заслаа хийнэ гэж хэлэхэд Жош бүр асар ихээр айн улсаар л. Тэгснэ Жошийн шилбийг хутгаар зүсснэ. Одоо чи яв гэд хаалгаа онгойлгоход манай хүн мөлхөөж болтгой гарах гэсэн чи юу гэж тийм амар явуулах вэ? Дөрсөлгдөн агуулхад тасарсан Пакстон өглөө нь баарнаас гарч буудалдаа иртэл Жош нөгөө Япон хоёрын аль аль нь байсангүй. Манай өмбөр гайхаад өрөөлүгөө юм авах гэ ортол анхын буудалд ирж байсан үеийг санагдуулам хоёр бүсгүй зөрөөл гарч идэг байгаа. Манай хүнд их л сонин санагдсан ч тэрүүхэн зурдаал гайхаад өнгөрлөө. Ингээд энэ тэрүүгээр явж Жошийг хайсан ч мань хүний сураг байсангүй. Аргаа бараад цагдаа дээр ирж Жошийн талаар мэдүүлэг өгсөн ч одоохондоо буудалтай байжээ. Найзын чинь сургийг гаргамагц хэлье гэж авч байна. Ингээд цагдаагийн газраас гараа явж итэл Наталья явж байна. Тэгэхээр н араас нь яваа ортол Наталья Светлана хоёр нэг хүүтэн царайтай нөхөртэй хамт сууж байна. Харах царайны л янз бүрийн юм хэрэгэлсэн бололтой. Яриаг өрөө нь их л хачин байгаад байлаа.
Жош Оли хоёрын ер нь хаана байгааг та хоёр мэдгүй. Мэдчихвэл надад хэлэлдэ гэж зандрангуй асуутал та хоёр найз чинь урлагийн галерейд байгаа штэ гэж авдим да. Манай хүнч гайхаад за тэгвэл тэр урлагийн галерей руугаа намайг дагуулад яваадах. Гэхэд Наталья их л илдгээр за тэгё л гэж байна. Натальятай хамт урлагийн галерей гэдээ байгаа газар нь ирэхэд зөвлөлтийн үеийн хуучны ашиглалтаас гарсан үйлдвэр дээр аваад ирдэг. Манай хүнч ямар сонин газар вэ гэж дотроо бодсон ч хоёр найз нь дотор байж иж магадгүй гэж гордлого тавин Натальяг дагаа ортол одоо чигээр яв. Тэнд найзууд чинь байгаа гэж замчлах ба учир зүггүй инээгээд байгаа нь Пакистанд ердөөсөө таалагдсангүй. Манай хүнч хоёр найзыгаа аваад гяс эндээс явах мань гисэн бодолтой явж итэл бүү үзэгд. Жошиг аль хэдийн алаад дотор гидсийн задлцсан ойж идэг байгаа. Манай хүн бүр дотор нь муухай өргөөд амнаас нь үгч гарч чаддгүй. Нөгөө Наталья ч Пакистаныг харж инээсэн шигэ байж итэл баахан том биетэй залуучууд гарч ирснээр Пакистанг чирж гулцсаар аваад явлаа. Манай үнийг чирэн явах үед бусад өрөөнүүд ч гэсэн өчнөө хүмүүсийг яргалан алчгүй дүрс харагддаг. Ингээд явсаар манай хүнийг нэг өрөөнд оруулаад гар хөлийн гинжлэх ба Пакистаныг яргалах хүн орж ирснээр бүр паспортыг үзээд Америк мөн эсгийг нь хүртэл баталгаажуулж байна. За ингээд манай хүнийг 9 жороор яргалж эхлэгч арайч амьд нь хүрцэнгөө баг багаар яргалж агаад цахилгаан өрөө аваад манай хүний хурууг тариа ижлөө. Тэгснээ бүтэлгүйгээр өөрөө энэ хуруун дээр халтарч унаад өөрийгөө хөрөөдөө таячдаг. Манай хүн энэ боломжийг ашиглан гинжээ мултлаад тэнд байсан бууг наваад мань нөхрийг гүйцээж орхино. Ингээд коридорт байгаа хамгаалтын ажилтныг дуудаад бас л буудаж орхиод ярагчны хувцсыг нь өмсөөд өрөөнөөс гарлаа. Тэгсэн овоо ойд хамгаалтын ажилтнууд ирж байхаар нь ойрхон байгаа өрөөлөө яваад ортол энэ өрөө нь одоо махны далгааны газар гэх юм уу да. Өгсөн хүмүүсийн цогцыг жижиглж хэрчээд шатаад юм байна. Тэгвэл манай хүн бас сэргэлэн тэнд байх цогцсноо дунд ороо хөвтөл Жошийн яргалагдсан цогцыг ширээн дээр тавьж байгааг хараад золтол дуурцсангүй. Ингээд тэр нэдлгаа хийгээд байгаа нөхрийг нь араас нь нам цогч аваад тэндээс гараад лефтэн сум доошоо буугаад нэг өрөөнд ортол их л цэвэрхэн шаал өөр байхан тэр. Цонхоор хартал эднэртэй цагдаа нар хүртэл холбоотой гэдгийг мэдж авдаг. Ингээд цус нүжээ арчаад тэнд байх хослуудаас нэгийг өмсдөл карманд нэг өчиг байхаар нь гаргаж ирээд хартал Elite Hunting Club гэсэн бичиг байх ба энэ газарт баячууд мөнгө төлж хүмүүсийг хүсснээрээ яргалж алдаг газар юм байна. Тэгсэн бүр Орос хүн бол 5,000, Европ бол 10,000, Америк бол бүр $25,000 гэд бүр ангилсан байвал яах вэ? Тэгсэн гаднаас нэг нөхөр орж ирснэ. За ямар шухан байв гүшэн. Би ороод шууд буучт юм уу гэж бодож байна. Чи юугаар алсан? Ямар хуу байсан? Гэд шалгаагаа салдгүй. Энэ нөхөр бизнес гэдэг нэлээд мөнгөтэй биелгэж угаар юм байна л да. Тэгээд бүр амьдралаас таашаал авахаа болцсон болохоор шин зүйл туршихаар ирсэн нь энэ юм гинэ. Тэгээд саяхан шивээс илгсэн гэд шивээсээ харуулах ба энэ клуб дэлсэн хүн алхаар шийдсэн бол цаанаас нь заавал ингэж шивээс хийж өгдөн гин. Чиний шивээсийг харъя л та өгшөн. Гэд манай хүнийг байдалд оруулсан ч аллагаа их цаг нь болсон бололтой гараал явлаа ашгүй. Тэгтээ сая барьжсэн бууга орхиод гарчтیں۔ Тэгэхээр манай хүн энийг аваад гараад явна. За ингээд эвтэйхэн явсаар нэг машин дээр иртэл ашгүй түлхүүр нь байхаар нь унаад явчих гэтэл нэг бүсгүй тамлуулж байгаа бололтой орилол явчлаа. Ганцаараа явчих боломж байсан ч нэг ч ихсэн үнийг аварчийгээд хүн чанар нь зулгаагаад болдгоо. Буцаж ороод бүсгүн өрөөлөө яваад ортол сая таардаг нөхөр нөгөө Япон охины нүдийг галаар түлцэн яргалаа зогсож идэм да. Манай хүн ч бодож санах юмгүй шууд буудаад охиныг дагуулад гардаг. Ингээд нөгөө машиндаа суугаа явтал тэнд байсан гарууд араас нь хөөгөөд эхэлнэ. Манай хүн ч давхисаар хотын нарийнхан гудамжуудаар явж итэл Наталья Светлана хоёр Алекстай юм ирээ зогсож идэв. Энэ Алекс угаасаа мань гурвыг анханасаа өвхөл рүү нь явуулсан байгаа аахгүй юу? Өстгөн үлийн даван дээр гэж энэ штэ. Шууд л мань гурвыг тэр чигт нь мөргөж хаяад явлаа. Ингээд үргэлжлүүлэн явж итэл хотоос гарах зам дээр цагдаа нар ирсэн бүх машиныг шалгаж гин. Угаасаа энэ цагдаа нарт баригдвал тэгээл буцаагаал авчиад өгч штэ. Тийм болохоор нь машинаа хаяад явгнаар явсаар байгаад төмөр замын буудлын дээр иртэл угаасаа мань хоёрыг хайгаад айл хэдийн баахан хүмүүс ирсэн байна. Энэ үед Япон бүсгүй өөрийнхөө яргалуулсан төрхийг хараад ас ирэхээр гутарж хурдтай явжгүй галтрэгний урдуур үсэрж ороод амиа орлцдог. Түүний энэ үйлдэл тэнд байсан нөхдүүдийн анхаарлыг татах хооронд Пакистан галтрэгэн цун тэндээс холдож чадна. Ашгүй ингээд бүрэн бүтэн энэ аимшигын газраас холдон явагч нэг л танил хоолоогоор нэг хүн уцаар яриад дээ шүү. Тэгсэн Жошиг яргалж алдаг бизнесмен нөхөр. Энэ галтрэг явсаар Австрийн Вен хотын төв вокзал дээр ирэхэд
Нөгөө бизнесмен хурж буулаа. Тэгсэн охин нь ирсэн аавыгаа тосч авах өгөөд манай хүн ч мань нөхрийг даган явтал охин нь бие засах гээд 0 орж байгаа харагданаа. Манай бизнесмен ч бас 0 орж гараад иртэл охин байдгүй шүү. Тэгсэн манай Пакстан охиныг нь хулгайлаад галт тэрэгэн цуугаад явж буй дүрс гарснаар кино маань өндөрлөнө. Карма гэж юм шүү дээ.